Би яг бас анх ингээд AI дөнгөж ингэж хүмүүс зураг янзалдаг болоход би гайхсан. Хүүх ямар амар мундаг юм бэ? Яаж энэ зургуудыг ингэж янзлаад юм гоё ялгадаг байна гэд амар гайхчихсан. Тэгээд өөрөө ингээд жоохон хараад судлаад үзсэн чинь амар амархан юм биш үү те. Тэгэхээр бүгдээрээ хүн болгонд ийм хуучны зургууд байдаг шүү дээ те. Тэгээд тийм зургуудаа гоё шинэ олгоод тэгээд эсвэл хоёр зургийг нийлүүлэх тиймэрхүү асуудал байдаг шүү дээ те. Тиймэрхүү зүйлүүд байдаг. Тийм учраас бүгдээрээ өнөөдөр гол асуудал ажилд оръё. Тэгэхээр ингээд би одоо хуучны зургуудыг ингээд нэт дээрээс ингээд хавж үзээд ингээд бэлдсэн байгаа. Ерөнхийдөө одоо энэ AI-ийн ихэнх зүйлүүд ChatGPT-гүйгээр ер нь явахад аюу хэцүү. Тийм учраас бүх зүйлийн эхлэлийг ер нь ChatGPT-гээс асуух нь хамгийн зөв. За тэгээд бүгдээ өнөөдөр ингийн. За ChatGPT хүн болгон байгаа шүү дээ, утсан дээрээ бүгд татчихсан. Тэгээд үн төлбөргүй хөлбөр нагаа, үн төлбөртэй хөлбөр нагаа. За минийх бол жоохон төлбөртэй хөлбөр. Тийм учраас илүү удаан бодож, илүү сайн хариултыг өгдөг. Тийм учраас та бүхэн ChatGPT-гээ болж өгвөл илүү тэр 20 евро ч $20 төлөөд тэрийг авчруулах зүгээр шүү. Аливаа зүйлийг асуухад илүү олон судалгаан дээрээс тань илүү бодиттой мэдээлэл өгөх магадлал өндөртэй байдаг. За өнөөдөр бүгдээ тгий. Надад хуучин зургийг сэргээх зурагны промпт хэрэгтэй байна. Промпт хэрэгтэй байна гэдэг. ChatGPT-гээр ерөөхдөө промптуудаа гаргуулах хэрэгтэй. Надад хуучин зургийг сэргээх зурагны промпт хэрэгтэй байна. За тэгвэл ChatGPT танд одоо зурагныхаа промптыг танд өгнө. За тэгэд гарч ирсэн промптыг та Google Gemini гэдээ байгаа шүү дээ. Google Gemini руу оронгууд энэ жил Nano Banana буюу одоо энэ зураг янзалдаг. Одоо сүүлийн үеийн хамгийн сайн зураг янзалдаг одоо AI гэх юм уу? Одоо энэ Gemini Nano Banana байгаад байгаа. За тэгээ энэ рүү бүгдээ зураг оруулах ёстой. За зургаа би болохоор түрүүн хэлсэнчлэн бэлдсэн байгаа. Тэгээ энэ зураг байна. За энэ нэг амар зургийг бүгдээ хэр болохыг харцгаая заяа. За энэ зургаа чирээд Nano Banana руу оруулчихна. Та гар утсан дээрээсээ ч энэ бүхнийг хийх боломжтой шүү. Хамгийн гол нь гар утсан дээрээсээ ч хийх боломжтой. За хуучин зургийг сэргээх гэж байна. За ингээ ерхий зөөлөн сэргээх маш их гэмтэлтэй зураг те. Одоо энэ урагталтай зургийг бол бүгдээрээ сонгож олж байна. Хар цагаан зургийг цэвэрхэн сэргээх, өнгө оруулахгүй. Ингээ янз янзаар тань гоё промптуудыг гаргаад өгчнө. За тэгвэл одоо бүгдээрийнхээ саний зураг бол угаасаа маш их гэмтэлтэй зураг одоо яасан учраас энийг копидоод Gemini руу зурагныхаа доор буулганаа. За тэгээд явуулчихна. За одоо зураг маань бэлэн боллоо. За түрүүний зураг маань ийм болчихлоо. За өмнөх зураг нь ийм байсан тийм ээ. Ийм зураг байсан. За гаргаж ирээд ийм болчихж байгаа. За энэ ингээд зураг тэгсэн ч гэсэн одоо ингээ хар байна шүү дээ тий. За тэгвэл одоо энэ зургаа сайхан татаж авнаа. Энэ зургаа одоо бүгдээр өнгө оруулах гэж байгаа байхгүй юу? Одоо бүгдээр энэ зургаа татаж авна. Одоо энэ дээр бүгдээр дахиад бичиж байгаа. Надад одоо хар цагаан зургийг өнгө оруулах илүү одоо реалистик илүү үнэн бодиттой те зургийн промпт гаргаж өгнө. Бүгдээрээ гол нь ChatGPT-гээс асууж байгаа асуултаа айгу тодорхой бас дэлгэрэнгүй сайн, деталь сайн хэлж өгөх юм бол ChatGPT бол маш сайн одоо энэ промптуудыг гаргаж өгдөг. Тэгээ мэдээж зургийн промпт, бичлэгний промптуудыг ChatGPT-гээр гаргуулж агаад өөрөөр одоо AI одоо зургийн болон бичлэгний тим одоо AI руу оруулахад айгу гоё боломжтой байхгүй. За ингээд хар цагаан зургийг өнгө оруулах промпт маань гараад ирж байна. За ингээд промпт маань гараад ирлээ. За энэ промптаа бүгдээрээ сайхан хуулчин, Gemini руу орлоо. Түрүүний татаж авсан зураг дахиж ишигээ оруулчихна. Дахиж Gemini руу оруулаад за ингээд enter дарчихна. За тэгвэл одоо энэ зурганд гоё өнгө оруулна. Илүү үнэн бодиттой юм шиг өнгө оруулна. За зургийг одоо өнгө оруул сэргээлээ. За ийм болоод ирж байна. За ийм зураг байсан. За харъя. Анх ийм зураг байсан. Дараа нь ийм зураг болсон. Одоо ямар нэг scratch-уудын алга болгосон. За дараа нь ийм зураг болгосон. Ийм зураг болгож байна. Бас нэг ийм open art гэдэг бас энэ юу байгаа. Ийм open art гэдэг та бүхэн сайн харуул. Энийг та бүхэн бас суулгачвал их зүгээр юм билээ. За би яг нэг төлбөртөөг нь бол төлцсөн байгаа даа. За бүгдээрээ одоо энэ image edit image дээр зураг сэргээх. За энэ дээр бүгдээр зураг оруулах юм.
За ерөөхдөө бол Gemini дээр бол ганц хоёр зураг л ер нь өөрчилж болох юм байна. Яг дахиад олон зургуудыг өөрчлөөд ашиглах юм бол энэ OpenArt бол маш тайжгүй. Edit image руу гараад edit image руу гараад ингээд гол нь prompt-о ChatGPT-гээр гоё гаргуулах хэрэгтэй. Бас мэдмээр байна. За ийм болсон байна. За ингэ чинь энэ юу бүрхээ гараад ирсэн юм бол би энэ дээрээ дарцсан юм уу те? Тэгэнгүүт ингэчт юм бэ штэ. За ингээд ихний зураг гарч ирлээ. Вау, бүх хэмжээ нь бүр 1 зинг гаргаад ирсэн биз шүү дээ. Дараах нь юм. Энэ дараах нь юм. Дараах нь юм. Дараах нь юм. Вау.